Үүдэлс гэдгийг та бас нөгөө манай үзэгчдэд, сонсогчдод те ингээд хамгийн энгийнээр тайлбарлал. Хоёр эс хоорондоо нийлээд эр билгээс эм билгээс хоёр хоорондоо нийлээд ер нь бол анхны хүнийг бүтээж байгаа эсүүд бол үүдэл эсүүд байдаг. Тэр үүдэл эсүүд маань өөрөө ялгараа хөгждөг. Нэг үүдэл эсэхэд дунджаар 1 сая удаа одоо 1 сая эсийг үүсгэх боломжтой. Тэгээд нөгөө 200 гаруй төрлийн өөр эсүүд рүү ингэж differentiation гэдэг анхны нэрлэл нь ялгараа хөгжих тийм чадамжтай эсүүд байдаг. Тэр эс уушгины эс болж чадна. Тэр эс илгэний эс болж чадна. Тэр эс өөхний эс болж чадна. Тэр эс мэдрэлийн эс болж чаддаг. Одоо бүх төрлийн эсүүд рүү ингэж хуваагдах чадвартай нэг эс байдаг байхгүй. Тэр эсийг л хүн үүдэл эс гэж нэрлэдэг байдаг. Тэгэхэд хүн яг анх ээжээсээ төрөх үедээ яг одоо өөрийнхөө ясан дотроо одоо тэр олон тооны үүдэл эсүүдийг авч төрдөг байхгүй. Хүүхэд байхад ч гэсэн насчих процесс явагддаг. Тэр ясны байгаа эсүүд нь наашаа чөлөөлөгдөн гарч ирж бүх эргэтэн тогтолцоо руу ялгараа хөгжиж хүний биеийг ерөнхийд нь үүсгдэг эд эсүүдийг. Тийм чадамжтай эсүүдийг үүдэл эсүүд гэдэг. Энэ эсүүдийг одоо анагаахын салбарт аягүй их ашиглаад байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо янз бүрийн өвчнүүдийн үед гинцсэн эд эсүүдийг шинээр нөхөж орлуулдаг. Эсүүдийн тоон цөөрцөн бол тэрийг нь одоо оролдог. Үүдэлсэн имчилгээ нь өөрөө сүүл рүүгээ эртэн шилжүүлэн суулгах имчилгээ эднээс их хүртэл халах тийм чадвартай имчилгээ гэдэг тийм ойлголт одоо байдаг байхгүй.